да ер нь Америк кино амьдралаас ихэр хол вэ? Тэгж үнсэлдэггүй гэж юу? Хайрыг ямар кино үзье? Ямар төрлийн кино үздэг? Манай Кэди ток шоу яа. Би л тэгж шууд хувцас тайлаад байгаа. Үгүй зүгээр ингээд гоё инээлмэг Нэг шинжлэх ухааны гариг ихсэн. Миний үзэг кинонууд тэр дандаа нэг хосууд ингээд унтганы орон дээр зэрэг сэрэл тэгснээр нөгөөдгөө танихгүй. Нөгөө залуугаа танихгүй. Тэгээд нэг ингэж харсан. Oh my god. Гэвь ингээд кинонууд дандаа ингэж ихтэй байдаг шүү дээ. Ингээд доошоо юу ч харддаг тэгээд ингээд нөгөө залуу ингээд харсан танихгүй залуу. Тэгмүүд бодоход дүц. Талсан залуу маань гэх. Дандаа кинон иймэрхүү байгаад байдаг. Энэ ямар утгатай энэ хэр ойр. Өөр өөртөө харах өнцгөрөө л. жишээлбэл ингээд нэг хоом пари мари хийгээл нэг тэгдэг шүү дээ. Нэгнийхээ гэр мөртөө ингээд бүр нэгнийхээ гэрт тэг шоудаад байдаг шүү. Бүр 2 3 давхар хаус дэжэл Гэхдээ ер нь коллежид ингэж яваад юм. Асуултыг ч ойлгочихлаа. Ер нь одоо юм залуусын лайфстайлыг асуудаг юм шүү дээ. Миний бодлоор ингэж угаасаа коллеж, Америкийн коллежид чи орж л байгаа бол тэр лайфстайлыг туулах нь гарцаагүй. Яагаад тэгэхээр тэгж бүх залуучуудад эрх чөлөөг өгдөг тий. Тэгмэд ингэснээрээ одоо нөгөө нэгсэндээ амьдралын одоо туулах одоо тэр нэг хорхоогоо дарна гэдэг шүү дээ. Коллежид сурсан оюутнууд ер нь хорхоогоо дардаг. Одоо нэгсэндээ 20-30 наснд тэнгүүд одоо тэнд үзэх юм аа үзээд тий ингээд уулзах болзоо дэйтүүд юу гэдэг тий. Тэрийг нэгэнт үзсэн хүн чинь сургуулаа төгсөөд бие хүн болоод төлөвшөөд 30 гараад ингээд ирэхлээрээ салалт гэж юм ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл салалт үүсэх юм бол маш өндөр хуулийн хариуцлагатай улсаасаа тий. Чи одоо нэг хүүхэдтэй болчлоо гэж бодоход нөхөр чинь насан туршдаа чамд одоо тэр хүүхдийн чинь тэтгэмжийг төлнө. Энэ бол Америкийн Монголд бол яг энэ байж болох асуудал юм шиг нэ. Америкт хүн чинь авсан цалиныхаа талын татвар төгчөөд иншүрэнс төгөн тий. Түнхтэд хажуугаар нь давхар ингээд өөр хүнийг тийжэн гэхлээр чи амар хэцүү. Тэгмэд хүмүүс энийг ойлгуулахын тулд оюутан цагтаа бүх have fun үзэх хэрэгтэй юм үзлээ. Сургууль төгслөө одоо бид нэр бие хүн болж төлөвсөн. Тийм учраас house party-нууд одоо асаагаад байгаа тийм юмнууд чинь зөндөө болдог шүү дээ. Ер нь бол гэвэл кино амьдрал хоёр нь айгүй ойрхон гэсэн үг юм ба шүү дээ. Зөв хүний л сонголт. Чи тэр house party-нд очно уу? Номын сан суунуу тий одоо ингээд яваад ингээд сэрнүүд that's your choice. Яг л чиний киногоо сонгож үзэж байгаатай адилхан. Нөр онцны орноор сэрэл хажуу тийшээгээ хаана уу юу лээ гэж бодно уу хөржлөө нэг сөхөж харна уу ямар өөрсдөө тэгээд энийг нэг юм ороцсон юм. Тэгээ уцтуурал дин дин гэж хаалт болоо. Fuck shit гэх нэг